Сайн уу эрхэм өндөд шүүгчтэй болон нийт оролцогчдоо энэ өдрийн төмөн амар амгалан гэлтгье. 72 дугаар сургуулийн эрдэнэ засгийн багийн гишүүн 11 анги сурагч Уран Билгийн миний би ихтгэлээ тавихад бэлэн болсон байна. Манай оролцоос дөрөд баран 2 багшийн удирдлагын доор 15 охин 2 хүүгийн нийт бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ийм гоё эрдэнэ шалгаруултанд анх удаа баг хамтлагаар оролцож байгаадаа маш их баяртай байна. За ингээд манай төслийн нэр бол School Home. Манай баг хамтлагийн ярилцаад хамгийн түрүүнд асуудлуудаа тодорхойлон гаргаж хэрхэн шийдвэрлэх талаараа ярилцсан. За яг ямар асуудлуудыг тодорхойлон гаргаж яг яаж шийдвэрлэх тал дээр ярилцсан бэ гэвэл спорт заалнаас өөр чөлөөт цагаа өнгөрөх газар байхгүй гэдгийг сургуулийн гадаа сатан бөмбөгийн талбайтай болгох гэж шийдвэрлэхээр ярилцсан бол цайны газрын хоолны амт чанар порц баг цаддаггүй замаа авах хөлчлөгээ авч чаддаггүй гэдэг асуудлыг цайны газартай холбогдож үн хэмжээний талаар асуудлыг шийдэх зам сурагчдын сэтгэл санааны тогтворгүй байдал нь хэт дамжиж байна гэдэг асуудлыг сургууль сэтгэл зүйчтэй болох хэмээн шийдвэрлэхээр ярилцсан бол хичээл орсны дараа сургууль дээр орж хөгжих орчин байхгүйгээс хүүхдүүд эрсдэлд орох магадлал өндөр байна гэдэг асуудлыг сургуулийн орчинд хөгжих кабинетаас гадна хичээлийн орчны хэрэгцээг бүрдүүлэх хэмээн тус шийдвэрлэхээр ярилцсан. За слайдаас үлээдэг нү. За баярлалаа. За энэ дундаас бид багаараа ярилцаад сургуулийн орчинд хөгжих кабинетаас гадна хичээл хийх орчин гэх асуудлыг барьж авсан. За яагаад энэ асуудлыг барьж авсан бэ гэвэл хүний амьдрал ирэнтэй баримт шүү дээ. Гэхдээ гэрийн даалгавар хийх боломжтой нэг нь хахад боломжгүй нэг бас байдаг. Багш нар гэрийн даалгаврын биелэл шалгахад хүүхдүүдийн ихэнх хэлдэг тайлбар нь сурах хүч байхгүй, интернет байхгүй, компьютер байхгүй гэх мэт маш олон асуудлуудыг хэлдэг. За мөн сургууль дээр байгаа бүх цаг үед өөрийгөө хөгжүүлэх бүх цаг үеийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой. За жишээлбэл бид одоо ингээд асах юм шүү дээ. Бид бүхэн сонгон судлах хичээл ордог. Сонгон судлах хичээлийн цагийг хичээлийн дундуур тавьж өгдөг. За тэр сонгон судлах хичээл орж байх явцад сонгон судлах сонгоогүй хүүхдэд ангид байх ёсгүй, ангиас гарах ёстой. За тэр гарсан 40 минутанда бол бүр ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлдэг. Гадаг коридорт хаан ширтээ суух ч юм уу, эсвэл уцаа оролдоо зүүн, эсвэл доор ганцанд хоол эргүүлээд ч юм уу те. Цаг бол алт гэдэг шүү дээ. Үр бүтээлгүй өнгөрүүлсэн хорон мөч бүхнийг өөрийгөө хөгжүүлээсэй гэсэн энэ асуудлыг барьж авсан юм аа. Тэгээд дунд болон ахлах ангийнхаа сурагчдаас бид судалгаа авсан. За судалгаан дээр юу гэж тусгаж үзсэн бэ гэвэл School Home гэх өрөө сургууль дээр нэвэл та өөрийгөө хөгжүүлж гэрийн даалгавар хийх нөхцөл танд бүрдэх үү гэж асуухад судалгаа өгсөн хүүхдүүдийн дийлэх нь буюу 85% тийм гэж хариулсан байна. За ингээд эцэг эхчүүд хүүхдийн хичээл хийх орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх үүрэгтэй хэдиж бидний авсан судалгаанаас хүүхэд тэр ирэхэд 100% эдэлж чаддгүй байгаа нь харагдаж байна. За энэхүү эцэг эхчүүдийг бүрдүүлж өгч чадаагүй орчин сургууль дээр бүтээж өгөхийг бид бүхэн зорьсон. За дараагийнхаа слайдыг. За эрх зүйн актын баг дунд боловсролын тухай хуулийн хүрээнд доор залтуудад үндэслэж бид асуудлаа дэвшүүлэн гаргасан. За мөн манай сонгон авсан асуудал маань дөрвөн шалгуураа 100% хангаж байгаа гэдгийг хэлэхэд хаатай байна. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Санаа бид 17 дугаар сургуулийн оролцоосоо тавиад байна гişүн 10 инструкч юм байна. Дээд School Home төслийг хэрэгжүүлэх хүрээнд бид 3 боломж төлөвлөгөө гаргаж ирсэн гэж хэлцүүлье. Нэгдүгээр хөлбөр эцэг болон төсөвчдийн дэмжлэгийг авах. Уг шийдлийн хүрээнд илүү хурдан хугацаанд бүтээн зөвлөх хүсэл гаргаж эцэг их багш сурагчдын гурван холбоос сайжрах, төсөвчдийн сургуультай бодлого зэрэг давуу тал хэдиж үүнээс сул талын сурагчдын идэх оролцоос сулж чадамжийг бууруулан улмаар оролдлого бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж улмаар оролцоод иргэнийг бүтээх төлөвшүүлэхэд саадахжуулна. Өөрөөр бол манай төслийн зорилгод үл нийцнэ гэж үзсэн үндсэн дээр бид үнийг ангийн бодлого болоод сонгож авах байгаа. Хоёрдугаар хөлбөр сурагчийн сайн дурын ажлаас олсон орлогын төсвөөс босгох. Үүнд сурагчид өөрсдийн бүтээсэн эд хэрэглийг илүү удаан хугацаанд илүү үр дүнтэй гамтаа хэрэглэхийн сацуу сурагчдын оролцоо нэмэгдэж асуудлыг харах өнцгөө өөрчлөгдөх гэдэг маш том давуу тал мөн. Гэхдээ цар тахал хөл орой гэх одоогийн хүнд бидэнд асуудал болох зогсохгүй. Хэрэгтэй хэмжээний буюу 10 сая төгрөгийн төсөв бүрдүүлж чадахгүй байх боломж өндөр. Мөн насан туршаагүй хүүхдийн хөдөлмөр эрх зүйн орчин хөндөж өгөх боломжтой гэсэн асуудал тулгарсны үндсэн дээр тохиромжгүй гэж харж байгаа. За 3 дугаар хэлбэр эрх мэдэл боломж бүхий хүмүүс алтан байгууллагуудаар асуудлаа шийдвэрлэх. Манай багийн хүрээнд хамгийн боломжит бөгөөд бодит гэж авч үзсэн тус шийдлийн хувьд явагдаж буй шат дамжлага алхам бүрээс суралцаж буй сурагчид явагдаж буй шат дамжлага алхам бүрээс суралцаж буй үйл явцад тушаал шийдвэрүүдэд иргэд нөлөөллийн аргаар оролцох боломжтой гэдгийг мэдэж авах, нийгмийн хичээлийн агуулгыг боддоор суралцах гэдэг давуу тал юм. Гэхдээ сул тал нь үе шат дамжлага тутамдаа алдагдаж буй хугацаа юм. Түүгээр зогсохгүй маш олон шат дамжлагатай цар тахлын үед биечлэн уулзах боломж хязгаарлагдмал. Бас зарим эцэг их багш сургуулийн удирдлага багш нар эсэргүүцэх
эсэргүүцэх боломжтой гэж үзсэн хэдий ч манай баг шат амжилтуудыг нэгээр нь бус бүх үе шатанд зэрэг хүрчүүлснээр хэд олон үе шат амжилттай хугацааны асуудалтай зэрэг шийдэж чадсан. Мөн онлайнаар уулзах боломжтой хөл хорой туслагдахад бичлэн уулзах боломжтой зэрэг харгалзан үедэд 3 дахь хөлбөр сонгоо авсан байгаа. За анхаарал тавьсан явдал баярлалаа. За сайн байцгаана уу? Би 73 дугаар сургуулийн оролцох сайт Оройдон багийн гишүүн 10 банкны сурагч мөнгөч юм байна. Одоо та бүхэнд ангийн болгоо танилцуулъя. За дэлхийн олон улс орны сургуулиуд аливаа боломжит талбайг зөвөр ашиглаж шинэлэг бүтээлч байдлаар тохижуулсан байдгийн жишгээр бид өөрсдийн сургуулийн 2 давхарт байрлах өрөөг сурагчид чөлөө цагаа зөв болгосон өнгөрөх, сургуулийн орчинд хөгжих, кабинетаас гадуур хичээл хийх орчин бүрдүүлэх, сургууль бол 2 дахь гэр гих үгийг бодит болгох school home төслийг хэрэгжүүлж байгаа. За тэгвэл төслийг хэрэгжүүлэх нь яагаад чухал вэ гэвэл Монгол улсын үндсэн хууль болон хүүхдийн эрхийн конвенц эдгээрт холбогдсон гарсан бусад тогтоомжуудад заасан хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, хүүхдийн хөгжих эрх, хүүхд нь нийгэм гэр бүлийн орчинд өөрийгөө хөгжүүлэх эрх зэрэг зөрчигдөж байдаг учраас за үүнийг шийдвэрлэхийн тулд бид school home төслийг хэрэгжүүлэх юм аа. Тэгээд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр сонгосон бодлого маань бол бодлого маань болохоор шийдвэр гаргах түвшний эрх мэдэл бүхий хүмүүсээр асуудлаа шийдвэрлэх байгаа. Тэгвэл яагаад энэ хүмүүсээр асуудлаа шийдвэрлэх гэдэг юм бэ? Яагаад энэ хүмүүсээр шийдвэрлэх ёстой вэ гэвэл за хүүхдийн эрх мэдэлд зааснаар хүүхдийн төлөө үүрэг хариуцлага болон өгдөгдөх сурах орчинг өөрсдийн чадах боломжийн хэрээр хангах хүчин чармайлтай үндсэн үүрэгтэй байдаг учраас одоо бид нар энэ бодлогыг сонгоо авч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх байгаа. За юуны төрөнд бид эрсдлээ тооцсон юуны төрөнд бид эрсдлээ тооцсон 2 давхарт байрлах тэр байршил маань хүүхдийн эрүүл аюулгүй байдал нийцэж байгаа юу? За өрөөг тогтчулсны улмаар ямар нэг хосол лаврын гарцыг хааж байгаа юм биш үстэй гэсэн одоо асуудлаар нийслэлийн мэргэжлийн хэлтийн газартай холбогдсон байгаа. Үгүй Баянгол дүүргийн мэргэжлийн хэлтийн газартай холбогдсон. За тэгэхэд бол бидний ингээд мэдэх асуудал биш наа. Ингээд дээд чатныхантай холбогдорой гэсэн учраас нийслэлийн мэргэжлийн хэлтийн газартай холбогдсон. За тэндээс байцаагч Дунгурмаа гэдэг хүн ирээд сургуультай танилцаад энэ ингээд асуудал болохгүй гэсэн дүгнэлтийг гаргаж өгснөөр бидний төсөл саадгүй хэрэгжих болсон байгаа. За тэгээд төлөвлөгөөний дагуу өрөөг тохижуулахад бидэнд 10,845 мянган төгрөгийн төсөв мөнгө шаардагдаж байгаа. Бид төсөө босгохын тулд ангийн бодлогын дараах алхмыг хэрэгжүүлнэ. За мэдээж бид хамгийн түрүүнд сургуулийн захиргаанд танилцуулж цаашид нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, за дүүргийн засаг даргын хамгийн газар, дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүд, за сайн дурын шинжтэй иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон нийгмийн хариуцлагын хүрээнд гэж үзээд аж ахуй нэгж байгууллагуудтай бас холбогдох. За мөн бидний нэг давуу тал бол манай сургууль нь Улаанбаатар төмөр замын харьяа сургууль учраас төмөр замын байгууллагууд хандах боломж байгаа. За ингээд хууль дүрэн заасан заалтуудад нийцүүлж хүлээн зөвшөөрөгдсөний дагуу төрийн бодлого шууд нөлөөлөх буюу одоо ингээд шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах. Одоо эрх мэдлнүүдэд нөлөөллийн аргаар хүрч асуудлаа шийдвэрлүүлж аваад нь манай бодлогын гол зорилго орж байгаа. За ингээ анхаарал тавьсан баярлалаа. За сайн байна уу? 73 дугаар сургуулийн орлого сайд Оройдон багийн гишүүн 11 Б ангийн сурагчны хичээн байна. Би төслийнхөө гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу хүснэгтэд харуулсанчлан 4 болон 8 дэд багт нийт гишүүдэд хуваарлан ажилласан байгаа. За бид үйл ажиллагааны биелэл рүү шилжээ. За үйл ажиллагааны биелэлнээр хамгийн түрүүнд бид сургуулийн захиргаанд нөлөөлж чадсан. За сургуулийн захиргаанд бид нар өөрсдийн төсөл болон захидлаа хүргүүлсний дагуу сургуулийн захиргаанаас бол 100% дэмжнэ. Гэхдээ нэг асуудал байгаа гэсэн түрүүнд ордсончлан бид нар тэр асуудлыг шийдвэрлэж чадсанаар бол сургуулийн захиргааны дэмжлэг орж байгаа юм. Дараагийн слайд. За сургуулийн захиргаа болон сургуулийн АХБ төрөмс байгууллага үйлдвэрчний эвлэл дунд хатлагын ангиудаас мөн төгсөгчдөөс гэднийд 200. Дараагийн слайд. 220 мянган төгрөгөөс 2 сая төгрөгийн хооронд мөнгөн болон эд зүйлийн тусалцаа үзүүлээд байгаа юм аа. За мөн Баянгол дүүргийн 3 дугаар орооны иргэдийн төлөөллийн хурлын төлөөлөгч Сарогийн соён бод бид нар төсөл нөлөөлийн захидлаа ерөнхийдөө нөлөөлөл явуулсан. За эндээ болохоор захимаар бид нар нөлөөлийн ажлаа явуулсан байгаа. За энэний хариунд болохоор Сарогийн соёнд маань 6-7 дугаар сар дүүргийн төсөөс буцлуулах өөр компаниар хангуулахаар хичээх болно хэмээн бидэрт бол нааштай хариу үлгээсэн байгаа.
Дараагийн слайд. За мөн бид Баянгол дүүргийн 3 дугаар ороо хорооны засаг дарга Синжидмаа Баянгол дүүргийн тамгын газрын нарийн бичиг Ундрмаа нийслэлийн иргэдийн төлөөллийн хурлын зээ сандвид төлөөлөгч манай дүүргээс сонгогдсон 3 улсын хурлын гишүүн гишмэд улс төрийн нөлөө бүхий хүмүүст бид нар нөлөөллийн ажиллаа явуулсан. Нөлөөллийн ажиллаа бид нар хэрхэн явуулсан гэхээр WhatsApp болон имэйлээр, Facebook-ээр гэх мэт аль болох чад бүхий л одоо чадлаараа ерөөхдөө тэр хүндээ нөлөөлж байсан. За эндээс болохоор хээ ганх үеийн гишүүн маань бол дэмжээ ажиллагаа амсан гишүүнтэй маань ажиллагаанд дэмжихээ амсан хүмүүс бас олон байгаа. Мөн татгалцсан болон судлыг гэсэн хариу илгээсэн хүмүүст бид биеэр орчин төслөө танилцуулахаар бол төлөвлөгөөнд суулгаад байгаа юм аа. За нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн бас байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдэд нөлөөснөөс Улаанбаатар Төмөн замын 2 дугаар ангиас ажиллах хүчээр сод авилгын зураг төсөл олон улсын Айзан Монгол хувьцаа төвийн компаниас 200 мянган төгрөгийг шилжүүлэн өгсөн. Мөн PC Mall-ын жил бүр хэрэгжүүлдэг хөтөлбөртөө манай сургуулийн мэдээлэл явуулж өгснөр бол магадгүй зөөврийн компьютерийн маань хэрэглээг бол хангах боломжтой болж байгаа. За мөн Ануун Сод Mebel Next гэх мэт томоохон одоо байгууллагууд маань ерөнхийдөө бол биднээс туслахаа амласан байна. За ийхүү бид өөрсдийн хэрэгжүүлэхээр зорж буй төслөө бодит болгож дэлхийн стандартад хөл нийцүүлж сургууль дээрээч гэртээ байгаа юм шиг дотоо орчин сурч боловсрох орчноо бий болгоход алхам алхмаар ойрц байгаа юм аа. Оролдох сайд Оройдон баг хамт олонны төлөөлөл байлаа. Анхаарал хандуулсан та бүгдтэй баярлалаа. За 73 дугаар сургуулийнхаа амжилттай яг цагтаа багтаж ам танилцуулга хийлээ. За шүүгч нарынхаа санал асуултыг сонсъё. За сайн байцгаана хүүхдүүдээ. Танаа багийн орой аста мундаг юм байна. Нэрэл оролдоод яваад байл оройд нь гарах бах та. За хүүхдүүдээ зөвхөн бид нэг асуудал шийдвэрсэн асуултуудыг асуугаад би танаа багаас арай өөр асуулт асууна. Яагаад гэвэл нөгөө нийслэлийн сургууль учраас олон газар нөлөөлсөн байна. Мундаг нөлөөллийн ажил баг зарим байгууллага менежер хийж чадахгүй мундаг нөлөөллийн ажлууд хийсэн тун сайн байна. Та нар энэ төсөлд оролцоод юу олж сурав, юу харав, юу шинээр сурав? Багшны энэ асуултыг хамгийн түрүү асуумаар байна. За бид нар болохоор ингээд төсөлд оролцсоноор маш олон чадваруудыг мэдээ суралцж байгаа. За ингээд яг цомгоо хийх дарааллын дагуу явах юм бол жишээлбэл ингээд асуудлаа тодорхойлох. За тэгээд тэрэндээ ингээд бас бодлогоо тодорхойлох. За тэгээд багаар ажиллах, зөв ингээд системээр ингээд багийг зохион байгуулснаар ямар үр дүнд хүрч болох гэд маш олон чадваруудыг ингээд эзэмшиж байгаа. Тэгээд төрийн бодлого бас ямар шат дамжлагтайгаар явдгийг бас амар мэдэж авсан. Тэгээ мөн хуулиудыг судалж байгаа учраас бид нар ингээд өөрсдөө ийм төрийн ингээд оролцоотой иргэн юм байна гэдгээ бас мэдэж авсан. За тэгээд бас ингээд асуудал гэдэг зүйл байдаг. Тэгээд асуудал гэдэг зүйлийг олж харсан бол алхам хийх хэрэгтэй. Алхам хийвэл боломж байгаа. Тэгээд асуудлыг тэгээд хайчин бол тэр асуудал улам томрно, тэр асуудал байсаар л байна. Тийм болохоор бид нар ингээд өөрсдөө алхам хийх юм бол тодорхой үр дүнд хүрч чадах юм байна гэсэн бас итгэлийг олж авсан байгаа. Багш нэг санал байна. Дараагийн шүүгчдийн дараа хэлээд. Баярлалаа. За Улаанбаатарт бас орж байгаа ганцхан баг байгаа. Тэгээд энэ бас ганц баг болж шалгавч чадсанд бас баяр хүргэе. 73 дугаар сургуулийнхандаа. Тэгээд би асуух зүйлүүд байна. School home гэдгийн цаана одоо яг энэ хоёр давхарт яг ямар үйл ажиллагаа явагдах юм бэ? Нэгдүгээрт. За хоёрдугаарт яг энд юу яг тавьж байрлуулах гэж хүсэж байгаа вэ? Одоо хэд орчим метр квадрат талбай байна. Би нэг цомог дээрээс яг энэ мэдээллийг үзэх гээд сая ойлгохгүй байна л да. School home гэдгийнхэн одоо юуг нэг ийм үйл ажиллагаа явдаг. Нэг ийм дотор нь байрлалцсан нэг иймэрхүү юм байх ингээд нэг төсөөлөд нэг тайлбарлаад өгөөч гэж. За манай нөгөө тогтцоолох өрөөний маань хэмжээ нь болохоор ингээд урт нь 45 тэгээд өрөө нь 23 м байгаа. Тэгээд энээс гадна сургуулийн ингээд сул талбайг ашиглаж ширээ болон номын тавиар тавихаар төсөлд ингээд хамт тусгасан байгаа. Бид нар ингээд төсөл бичсэн. Тэрэн дээр бол шаардлагатай тоног төхөөрөмжүүд тэгээд ингээд төслийн зэрлэг ач холбогдол тэгээд үр дүн гэх мэт зүйлүүдээ ингээд төсөл дээрээ сайн бичиж өгсөн. Тэгээд тэн дээр бол яг хүүхдүүд чөлөө цагаа зөв болгосон өнгөрөх одоо нэг кабинетээс гадуур хичээл хийх за сургуулийн орчинд хөгжих тэр зүйлүүдийг л хангах тийм өрөөг тогтоолох гэдэг.
Одоо яг нэг та нэг өмнө нь дурдсан шүү дээ. Нөө ямар үйлдэлүүд хийхээ бичээд тэндээ шаардлагатай зүйлүүдээ ингээд яана гэд. Ер нь бол яг тиймэрхүү зарчмаар тогтчлох төлөвлөгөөг бол төсөл хэлбэрээр гаргасан байна. Гаргасан байгаа тий. Нэмж болох уу? Нэмж болно. За одоо жишээлбэл нөгөө номын санд хамаагүй чимээ гаргаж болохгүй гэх мэтчлээ одоо тийм жоохон саад байдаг шүү дээ. Тэгвэл тэр бид нар кабинеттэй одоо шүлөөтэд багийн ажиллаа хийж болно, бөөндөө хоорондоо ярилцаж болно. Магадгүй үнэхээр ядарсан тийм амрах хэрэгтэй байгаа бол бид нар тэндээ ингээд хэвтээд магадгүй жоохон амрах боломжтой ч юм уу тий. Ерөнхийдөө бол амралтын байдалтай өөрсдөө хөгжүүлэн тийм сурах орчин бий болох гээд байгаа нь хамгийн гол учир нь оршиж байгаа. Тухтай гэртээ байгаа юм шиг тухтай орчиндөө хүснээрээ сурч боловсрох орчин. За энэ юу нь бол их чухал хэрэгцээтэйг бол маш чухал хэрэгцээтэй. Түрүүн бас өмнө нэг баг дээр ярьжсэн шүү дээ. Бас ингээд чөлөөд цагаа ашиглаад сургуулийнхаа суралцах нөхцөлийг илүү сайн болгох гэд. Энэ талаас маш их хэрэгтэй. Дээр нь манай Монголын сургуулиуд 9-р анги хүртэл хичээл сонгохгүй ижил хичээл үздэг. Учираас хичээлийн хуваар дараалан тавигдаад шууд ингээл эхний 5 цаг хичээл орлоо шууд гараал тараа явцдаг байгаа. За ахлах ангид хичээл сонгож үздэг. Тэгтээ олон улстай харьцуулах юм бол маш бага хичээл сонгодог. Тэгээд ээлжийн коэффициент ихтэй учраас өдөөс өмнө дунд анги өдөөс хойш бага анги гэдэг ингээд нэг хичээлэр голдуул бид сургуулийн орчин дээр ажиллаж амьдраад байгаа. Дэлхийн бусад улс орнууд бол сургууль нэг ээлжинд байдаг. Тэгээд хичээлүүдийг сонгож үздэг учраас яг түрүүний хэлсэн шиг бидгээд нэг анги бол яхад зарим нь хичээлтэй зарим нь хичээлгүй байгаа бол хичээлгүй байгаа хүүхдүүд номын санд ороод нам гүм суухаар бол хийгээд багаараа ярилцаад ингээд нэг номын санд чинь яриа шугалдаад ажиллахгүй арай чөлөөтэй ярьж суухаар бол дахиад нэг орчин байдаг ч юм уу. Гэт ийм олон сургуулийн орчныг олон янзаар дэмжиж өгдөг. За энэ нь бас сурлагт сайнаар нөлөөлдгөө. За тэгээ ийм үйл ажиллагааг санаачлаа хийх гэж байгаад нь бол их дэмжиж гин, талархаж гин. Тэгээд зөвлөгөөнүүд байна. За нэгдүгээрт нь бол хийх үйл ажиллагаануудынхаа төслийн хүмүүс өшөө наривчлаарай тий. Яг ямар үйл ажиллагаа хийхдгийг, ялангуяа үүлийн орчин. За тэгээд их хэмжээний ном ингээд тэнд байрлуулах чинь одоо бас харах эзэн тэнд чинь хүн харах уу харахгүй юу ингээд байна байхгүй бас ингээд юм гардаг л да. Одоо тэгэхээр төслөө сайхан наривчлаарай. Шаардлагатай бол би бас энэ дээр тусгайлан уулзаж зөвлөж өгч болно. Танаа манай хоёр сургуульчид хоёулаа Баянгол дүүрэгт байдаг ойрхон байдаг сургууль юм байна. Хүсвэл та хэдийг бас би тусгайлан урьж хагаад сургууль дээр бас яг нөхцөл байдал ярилцж болно. Манайх бас нэг давхрынхаа цайны газарт хүүхдүүд бас ийм санаачлаад жижиг ийм одоо кофе булан үүсгээд номнууд тавьж исэн. Гэхдээ нэг гой номнууд нь байхгүй болчоод бас сүүлдээ 3 давхрын номын сан руу очсон ингээ бас ингээд эхнээсээ сайн төлөвлөмөр ажлууд гардыг байлээ. За энэ талаас нь ингээ зөвлөлт тусалж болно. За хоёрдугаарт нь тэр их хурлын гишүүд, дүүргээ сонгогдсон гишүүд те одоо энэ холбогдох төрийн албаныханд бас нөлөөлж дэмжлэг авах захиа мэйл бичих энэ тал чинь бас их сайн байна. За энэ тал дээр нь би бас тусал дэмжиж болно. Ягаад тэгэхээр манай сургууль бас дүүргийнхаа сургуулиудад захим сургалтыг зохион байгуулахад бас дэмжлэг үзүүлэх ажил дээр бас оролцож байгаа. Тэгээд тэргээр бас бүгдээрээ хамтраад энэ дээр тэр лобби ажил дээр чинь туслая гэсэн үг. Энэ хүүхдүүд ийм яаж байгаа юм байна одоо би бол жишээлбэл одоо ингээ Улаанбаатарт бас ганцаараа 73 дугаар сургууль шалгартсан байгаа юм байна. Тэгээд энд одоо бичиг явуулсан чинь судлаа гэсэн юм байна. Судлаад холдох дэмжнүүгээд бас мессеж гэсэн бичил да ингээд энэ тал дээр ингээд туслаад дэмжиж явъя. Тэгээд та бүхэн энийгээ үр дүнтэй сайн хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье. Энэ дээр нэмэгдээд бас одоо улам илүү нэг тэр хүмүүстэй нөлөөлөх одоо хандах чиглэлийн хамт илүү өрчимжүүлээд ялангуяа түрүүн тэр нэг сандуу гэдэг төлөөлөгч байсан шүү дээ тий. Тэр хүмүүндээ бас яг юмаа сайн үнэмшүүлж ойлгуулахгүй бол ятгах тусам нягтал энэ төр гэдэг нэг юу яатсан юм шүү дээ тий. Тэгэхээр тийш яг нийслэлийн яг л иргэдэг одоо биднийг төлөөлж байгаа хүн учраас тийшээ бас ахиж одоо та бүхэн мэдээллүүдээ явуулаад тэгээд улам сайн нөлөөллийн ажлыг өрчимжүүлээд явах юм бол бас хотын сургууль учраас бас нэлээд олон талын оролцоог хангасан бас зөв ажил болж байна гэж үзэж байна. За баярлалаа. Шүүгч нартаа баярлалаа. 73-ында баярлалаа. Та хэдийн айгүй олон тал руу нөлөөллийн ажил хийх гэж оролдож байгаа оролдлого шүүгч нар хүлээж авах шиг байна тийм ээ.